За дараагийн асуулт маш амархан асуулт байна. Мянганы манлай сууд хүн хэн бэ? Мянганы сууд хүн хэн бэ? Мэдгүй та. Мянганы манлай сууд хүн. За аргалтай. Дараагийн хүндээ боломж олгоо тий. Хэн бэ? Чингис хаан. Мэдээж Чингис хаан штэ. Ойлгомжтой. Баяр үргэлж. Манай Монголын говь нутагт амьдардаг хүмүүс өөрөөр хэлбэл говийнхан гэсэн үг те. Ажаа гэж нэгийг авгаалт юм байна. Ажаа. Аавыгаа. Аавыгаа те. Баяр үргэлж аавыгаа. За дараагийн асуулт. Нэгээс дээш настай ир янгирыг юу гэх вэ? Нэгээс дээш настай янгир ир. Шүтлэн. 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 Янгирыг яагаад шүтлэн гэж нэрлэж? Харамсалтай байна. Нэгээс дээш настай ир янгир. Юу гэх вэ түүнийг? За харамсалтай. Энэ бол маш амархан асуулт. За дараагийн хүн. Нэгээс дээш настай ир янгирыг юу гэж нэрлэдэг вэ? Борлоо. Борлоо биш ээ, харамсалтай. Юу вэ? Нэгээс Ишиг. Ишиг. Нэгээс дээш настай ир янгир гэсэн чи ишиг байж болох уу? Нэгээс дээш настай ир янгирыг юу гэж нэрлэдэг вэ? Тих. Тэгштэй мэдээч. Тих. Юу ишиг шүтлэн. Будаа тариагаар гурил хийх төхөөрөмжийг юу гэж нэрлэдэг вэ? Терм. Терм. Баяр үргэлж терм. Бие махбодын шингэн агуулсан нягт бүрхүүлтэй хөндийг юу гэх вэ? Одоо өөрөө чинь бие махбодын ямар нэг шингэн агуулсан нягт бүрхүүлтэй хөндий юу вэ? За. Юу вэ? Шолон гэсэн. Шолон гэц биш. Шолон гэц бол яавч биш. Бие махбодын шингэн агуулсан нягт бүрхүүлтэй хөндий юу вэ? За бодоод үз. Нягт бүрхүүлтэй хөндий. Юу вэ тэр? Ходоод. Ходоод. Чанга. Ходоод. Ходоод биш ээ. Шингэн агуулсан нягт бүрхүүлтэй хөндий. Гиз. Гиз биш байна, харамсалтай. Юу вэ? Толгой. Толгой. Шингэн агуулсан нягт бүрхүүлтэй хөндий. Шингэн агуулсан дотроос хөндий байх нь шүү дээ. Бидний толгой ч тий. За харамсалтай. Юу вэ? Уйлан хаан. Уйлан хаан шүү дээ. Уйлан хаан баяр үргэлж. Уйлан хаан дотор тал нь хучуураар бүрхэгдсэн бөгөөд өндгөвч илэг арьс булчирхаан эрэхтэнд тооцогдсон юм байна. Уйлан хаан. 12 дугаар зууны төр улсын шинж бүхий язгуурын Монгол аймагуудын нэгдсэн ханилаг бос. Хойд юу гэж нэрж ирсэн вэ? Өөрөөр хэлбэл одоо ингээд 12 дугаар зуунд те ингээд нэгдсэн Монгол язгууртнуудын нэгдсэн улсыг өөрөөр юу гэж нэрлэдэг байсан юм? Ханилаг улсыг. Ханилаг гэхээр тодорхой шүү дээ те. Юу гэж нэрлэдэг байсан бэ? За харамсалтай. 12 дугаар зууны төр улсын шинж бүхий язгуурын Монгол аймагуудын нэгдсэн ханилаг улс. Монголын эзэнт гүрэн. Биш байна, арай биш байна. Ханилаг улс гэсэн шүү дээ. За харамсалтай. 12 дугаар зууны үеийн төр улсын шинж бүхий язгуурын Монгол аймагуудыг нэгтгэсэн ханилаг улс юу гэж нэрлэдэг байсан тэр үе? Омог юм. Ханилаг улс омог бодоод үзтээ. Монгол туурхтай. Монгол туурхтай биш ээ. Нэг гоё нэр байсан юм байна. Гүрэн. Гүрэн биш. Өөрөө Хамаг Монгол гэсэн. Хамаг Монгол гэж нэрлэдэг байсан байна. Баяр үргэлж Хамаг Монгол. Хүрээлэн байгаа биетээс ойсон анхаалтаа сонсороо. Хүрээлэн байгаа биетээс ойсон гэрлийг хүлээн авах мэдрэмж юу вэ? Тусах. Тусгал биш ээ. Өөр чи тусгал юу вэ? Ямар тусгал? Харамсалтай тий. Одоо чи ямар нэг хүрээлэн байгаа биетээс ойсон. Одоо чи энийг энэ ногоон гэрэл асч штэ. Чам дээр тусгал чи яаж мэдэрч авдаг тэрийг?
За үнэхээр харамсалтай байна. Үнэхээр харамсалтай байна. Бараг би хариултыг хэлээд өглөө шүү дээ. Юу вэ? Ирлийн ойл. А? Чаг Ирлийн ойл. асуултаа арай ойлгоогүй харамсалтай байна. Хүрээлэн байгаа бизнес ойсон гэрлийг хүлээн авах мэдрэмж таны өөрийн чинь хараа штэ мэдээж хараа. За дараагийн асуулт анхаарлаа сонсоорой. Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимаас ирсэн асуулт байна. Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхим ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Бизнес. А? Бизнес нөрийг дэмжих. Ер нь бизнесийн чиглэлээ. Тийм жижиг дунд бизнесийг дэмжих. За хариулт арай биш байна. Арай биш байна. Харамсалтай. Юу вэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг? Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? За харамсалтай. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? А? Жижиг дунд бизнес шүү. Жижиг дунд бизнес шүү. Жижиг дунд бизнес явуулдаг гэж. А дэмжих үү? Тий. За хариултыг авъя. Бизнесийн өмгөөлөл буюу бизнесийн эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг. Хүн хэмжин урамшуулах үйл ажиллагаа явуулдаг тийм. За дараагийн асуулт өнгө бүрийн ноос, торох, хөвөн, ээрмэл утсаар хээ угалж гарган хийсэн идэл Хивс. мэдээж хивс шүү дээ. Хариу хивс. Мод засах, ивийг нь нийлүүлэх, өнгөлөх зэрэг зориултын багжийг юу гэж нэрлэдэг вэ? Мод юу гэнэ? Мод засах, ивийг нь нийлүүлэх, өнгөлөх зэрэг ажиллагаа хийдэг зориултын багжийг юу гэж нэрлэдэг вэ? Харуул. Харуул. Хоёрын харуул. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран сар бүр та бүхэндээ бизнес ба хөгжил хэмээх нэвтрүүлгийг хүргэхээр болсон мөлий. Хамгийн практик талаас нь онцгой. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим эрхэмсэг оршихуйн 50 жил. Амтад лавыг шотлог, салаад, талбах, жуус, тэр хэлэн сонин үнгүй дагална. Утас 300. Арвч иргэн ирлээ. Байгалийн гаралтай зөвлөг бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрал хэрч хүчийг бэлэгдэх болон дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Амтад лавыг шотлог, салаад, талбах, жуус, тэр хэлэн сонин үнгүй дагална. Утас 300. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим эрхэмсэг оршихуйн 50 жил. Амтад лавыг шотлог, салаад, талбах, жуус, тэр хэлэн сонин үнгүй дагална. Утас 300. Байгалийн гаралтай зөвлөг бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрал хэрч хүчийг бэлэгдэх болон дэлхийн хамгийн онцгой цай Ахмад.